За сайн байцгаана уу? Аа та урд өмнө яаж зүүн совингоо хүчтэй болгох вэ? Зүүн совин гэж юу вэ? 6 дахь мэдрэхүү гэж яг би юмыг мэдрээд байна. Би яг зүүн совингоороо мэдэрч байсан. Би яг ийм юм болно гэдгийг зүүн совингоороо мэдэрч байсан гэж бодож эсвэл ярьж байсан уу? Тэгвэл энэ үедээ танд зориулагдсан. Өнөөдөр би зүүн совингоо яаж улам хүчтэй болгох вэ гэдэг талаар одоо та нарынхаа хүсэлтийн дагуу энэ үедээ одоо орчуулж хүрэхээр бэлтгэлээ. За тэгээд миний хувьд болохоор хэрвээ та даалт хумс сонирхдаг бол хэрвээ та даалт хумсраа яаж програмчлах хэрэгтэй, яаж өөртөө шинэ програм суулгах хэрэгтэй, яаж одоо энэ тарих яаж ажилтгийг судлахыг хүсэж байгаа бол илүү одоо яаж өөрийгөө сайхан амьдрал програмчлах уу, яаж одоо тэр амжилтанд хүрсэн хүмүүс бүгдрээ л даалт хумсраа ашигласан гэдэг байгаа шүү дээ. Тэд нарын нууц юу вэ гэдэг энэ одоо яг өөрт чинь хэрэгтэй, яг өөрөө чинь амьдралд хэрэгтэй энэ зүйлүүдийг мэдэж авахыг хүсэх юм бол яг одоо миний сувгийг одоо subscribe дараач нэгдээрээ ингэснээр та манай одоо шин видео хичээлүүдийг одоо цаг алдалгүй хүргэх болно. Тэгээд энэ видеонуудыг магадгүй зарим газруудад одоо нөгөө төлбөртөөгөр заагдах бах. Миний хувьд болохоор энэхүү видеог сонирхлоор одоо үн төлбөргүй энэхүү YouTube-ийн сувгаар дамжуулаад хүргэж байна. За тэгээд та нар маань одоо намайг ч гэсэн дэмжиж энэхүү одоо видеоны доор комент өчхөө мартуузаа, энийг шеэрлэхээ мартуузаа. Тэгээд subscribe дарж нэгдснээрээ даалт хумсар гэж юу вэ? Тэгээд даалт хумсрынхаа мастер нь болж тэгээ одоо нэмээд дахиад зүүн совин гэдэг сэдв нэмэгдэж орж ирсэн байгаа. За миний хувьд болохоор би сүүлийн 5 жилийн хугацаанд одоо өөрийнхөө хоббигоор цэвэр өөрийнхөө сонирхлоороо даалт хумсар гэж юу вэ? Түүнийг яаж одоо яаж одоо програмчлах уу, яаж өөрийнхөө хамгийн одоо сайн хувилбар нь болох уу, тэгээд энэ одоо параллел ертөнцид байгаа энэ боломжуудыг яаж шүүрж авах уу, квант физик яаж ажилладаг вэ, яаж манифестыг одоо хурдан манифест хийх вэ гэдэг талаар маш олон зүйлүүдийг сонирхдаг. Ийм учраас би одоо tons of video гэдэг чтэй маш олон одоо мянган тийм видеонуудыг үзэж, судалж, бичиж, тэмдэглэж, амьдралдаа хэрэгжүүлж тэгээд мөн одоо сүүлийн 3 жил тасралтгүй энэ чиглэлийн сургалтуудыг явуулж байгаа учраас одоо та маань яг зөв газараа байна. Тэгэхээр би надад энэ талаарх одоо туршлага байна. Тэгэх учраас хамтдаа өсөй хөгжиж, хамтдаа өөрийнхөө одоо амьдралыг одоо бүгдээрээ хамтдаа сайжруулцгаая. Тийм учраас гэж хэлээд өнөөдрийнхөө видеог эхлүүлцгээе. How it's changed my life. So let's get started. All right, guys. It's been a minute. Not since I've posted. I've been posting consistently with guided meditations that I've been seeing that you have been loving, which makes my heart completely sing because I love making meditations and sharing the incredibly life-changing aspects of how meditation has changed me over just these last few months. But we're actually going to be getting into that in relation to becoming more intuitive. But doing a lot of these things that I'm going to be talking about has completely shifted my consciousness and my outlook on life in so many ways, and we're going to be diving into it. And it actually even impacted how I've been choosing my videos. And more recently, we hit. За энэ хүн маань ярьж энэ би өөрөө энэ зүүн совингоо дамжуулаад өөрийнхөө амьдралыг өөрчилсөн. Би бас маш олон удаа бясалгал хийдэг байсан. Тэгээд ер нь бол яаж одоо энэ одоо intuition буюу өнөөдрийн бидний сэдв зүүн совинг яаж одоо хүчтэй болгох вэ гэдэг яг өөрийнхөө жинхэнэ одоо бодит юм туршлагыг та нартайгаа одоо хуваалцах болно гэж энэ юмхтэй бол ярьж байна. 30K subscribers on the channel, and that came from me changing how I operate on my channel, and that all stemmed from me deciding to be more intuitive with how I put out content and how I decided things. So за энэ хүмүүс ярьж энэ би өөрөө одоо 30 мянган одоо subscribe-тай болно гэж бодож байсан. Тэгээд энэ зүйл маань надад одоо зүүн совингоор дамжуулж одоо би яаж одоо энэ контент хийх үү, ямар шийдвэрүүд гаргах уу гэдэг тэр маань улам одоо тусалж өгсөн. I'm excited to get into all of it with you. And I also just want to take a moment to celebrate that 30K subscriber marker. За тэгээд би одоо
Та нартайгаа маш гоё баяртай мэдээ хуваалцаж байна. Би одоо ингээд 30k subscriber та болсон. It's very fulfilling to be able to put out content like this. And yeah, I don't want to edit it too much because I'm really working on coming more authentically to you. But also just like, I don't know, just like stopping overthinking and just a lot going on. But all of it goes back to becoming more intuitive. So let's go ahead and just dive into this. So I have a few notes here. So let's first talk about the term intuition and intuitive. So a lot of times when we think of those terms, we think of, oh, the psychic that has a shop, or, a lot of movies and television and how intuitives are described. Maybe we think about, when we think of intuitive, also all of these other sort of like psychic abilities, maybe becoming more conscious and aware of our surroundings. Like another example of it is maybe you enter a room and you can kind of sense that there's За ярьж энэ бид нар одоо энэ intuition буюу одоо энэ зүүн совингийн талаар бид нар одоо маш олон киноноос маш олон зүйлүүдээс одоо бид нар мэднэ. something uneasy going on. Maybe right when you meet somebody, you kind of sense something. Maybe you're in a situation and you don't feel safe, or maybe you feel like, or За одоо ярьж энэ магадгүй та одоо ямар нэгэн зүйлийг таамаглаж чаддагаараа гайхсан эсвэл та магадгүй одоо ямар нэгэн аюулгүй байдлыг мэдэрч чадахгүй байгаа. Эсвэл та одоо нөгөө мэддэхгүй байгаа, ирээдүйд мэддэхгүй байгаа зүйлийг та одоо урьдчилан одоо мэдсэн ч гэдэг юм уу. Энэ зүйлүүдээс maybe you're about to do something and you're like, I have a great feeling about this. All of these things are examples of intuition. за энэ олон зүйлүүд бол одоо зүүн совингийн жишээ. Та бидний хамгийн сайн мэддгээр зүүн совингийн жишээ. Some of them are more amplified, like what we see on television, but I'm going to talk to you guys about how we're also going to be talking about clairvoyance and all of these other things, and how, yes, that's amplified, but there are some regular day-to-day things that are completely fall under the umbrella of intuition that we can sharpen. And I'm going to also dive into how we need to understand that foundational aspect of intuition before we can dive into the clairvoyance and all of. За ингээд зарим нь одоо нэг телевизэр дээр ингээд одоо нөгөө ТV шоу муу дээр ингээд зүүн совин ингээд ярьдаг. Тэгээ эдгээр бол арай жоохон зүүн совин болоод нөгөө хэтрүүлсэн хэлбэр байдаг. Тэгвэл би өнөөдрийнхөө видеогоор яг өдөр тутмынхаа амьдрал дээр зүүн совин одоо яаж хүчтэй болгох вэ гэдэг талаар илүү хөрсөндөө болсон мэдээллийг та нартай хүргэх болно гэж энэ жоохон явуулчаад гол айгүй их оршил ярьдаг хүн байна. About clairvoyance and all these things, a knee-jerk reaction is to think like, oh, witchcraft. Oh, like this is. Leave a few links down below about the real history of the Yoruba religion, African spirituality. Imagine being able to build an app with your name on it just by thinking about it. Meet Base 44. Of the world. Many people who were dictated as witches by the Catholic religion and the Christian religion were actually just female medicine women who used their intuitive abilities to help heal their community. But because they were leaders in the community and they were female, that patriarchal religion really demonized it and turned it into something that it wasn't. And we don't have to talk about that all right now, but I just want to preface all of that. When I use that term, it's still embedded. So going on from there, the big question is, how did we lose our intuition? Why is it that you're even on this channel? Why are we even asking the question, like, how do I strengthen my intuition? Why isn't it already present? За бид нар эхний асуулт болохоор бид нар яагаад зүүн совингоо одоо багсгадаг вэ? Яагаад би өнөөдөр энэ одоо зүүн совингоо улам хүчтэй болгох вэ гэдэг видеог үзэж сууж байгаа вэ гэдэг асуултанд хариулъя гэж байна. A big reason why we can oftentimes lose our intuition or not feel like or maybe feel like we haven't really tapped into our intuition is because most of the time we are born, almost always, we're born with strong intuition, but society oftentimes tells. За бид нар болохоор ерөнхийдөө яг шудраг үнэндээ бол бид нар маш хүчтэй тийм одоо зүүн совинтой төрсөн. Гэвч одоо нийгэм гэж юм те нийгэм ихэнх хугацаанд одоо нийгэм tells us, oh no, these are what the societal norms are. This is how we behave. This is how this is defined. Therefore, even though your intuition is telling you something, you better cut that out, or you're going to be the pariah. You're going to be the weird person in school. You might be, even me making this video, some people might think like that's a little weird, or that's. За тэгэнгүүт гэвч одоо бид нэг шинжлэх ухаан болохоор нийгэм болохоор бид нарт одоо тий эндээс арай өөр зүйлийг хийж яадаг. Тэгээд бид нар ерөнхийдөө нийгмийн одоо хүмүүсийн ярьж байгаа зүйлд илүү одоо фокусж өгснөөрөө бид нарын одоо зүүн совин багсаж өгдөг байна.
different or something like that. And a lot of that has to do with cultural norms. So Тэгээ дээрэс нь одоо бид нарын одоо соёл одоо тэр нийгэм шашин гэдэг зүйлүүдийг бас олноороо оруулж ирэхээр хүмүүсийн нөгөө зөв совин гэдэг зүйл улам багасж өгдөг байна. um and so what often a great quote that I actually want to share with you, that one of the things that sparked me wanting to talk about this. Also, if you hear some clicking, it's my cat. She's playing right now. A great quote by Miriam Hafna. She said, quote, "The reason you have a hard time trusting your intuition is because you are still convinced that something or some outside authority knows better than you." That is the perfect distillation of such a huge subject and concept that can probably be anthropologically studied for ages to come. And I actually want to give you an example of it for myself. So a few years back, so I live in LA, and За одоо энд зөв совингийн тодорхойлсон байна тий. За хэрвээ бол зарим хүмүүст ингээд зөв совиндаа итгэхэд хэцүү үе бас тулгардаг, ямар нэгэн хэцүү үед. За тэгээ энэ үед болохоор одоо зөв совин гэдэг бол you are still convinced that гэдэг бол одоо something or some outside authority knows better than you. That is Тэгэхээр одоо бид нар одоо зөв совин гэдэг бол бид нар тэр ямар нэгэн хүнд одоо өөрт нь байгаа, ирсэн байгаа тэр ситүэйшн дээр, нөхцөл байдал дээр өөрийнхөө одоо тэр зүйлийг гадаад нөхцөл байдлаас илүүтэйгээр мэдэж байгаа, тэр одоо мэдрээд байгаа тэр эрх мэдлийг бид нар одоо зөв совин гэж is the perfect distillation of such a huge subject and concept that can probably be anthropologically studied for ages to come. And I actually want to give you an example of it for myself. So a few years back, so I live in LA, and a few years back, I went to a pool party for this like music label, I think, and the person that I went with was in the music industry. And somebody fell into the pool, and my intuitive knee-jerk reaction was like, I need to go help that person. They're probably drunk. Like, I need to go do something. And as За энэ хүн ингэ чинь за би одоо өөрөө Лос Анжелес байдаг. Тэгээд би нэг өдөр ийм одоо нэг бич парти гэж яддаг шүү дээ. Тийм парти дээр үзэлтэр очсон чинь надад нэг тийм мэдрэмж төрөөд байсан. Ямар одоо нэг хүн ийм одоо тэр усны бассейн дээр живж байгаа юм шиг архиучаад тэгээд тэр хүн одоо чадварахгүй одоо сэлж чадахгүй учраас ийм живээд байгаа. Би түүнд туслах хэрэгтэй юм шиг тийм мэдрэмж надад төрөөд байсан. As soon as I went forward to go help, the person that I was with held my arm back, and he said, "No, don't go over there." And basically he told me, like, if you go over there, that looks messy, that looks sloppy. I'm here to look good for the music industry, for this culture that I'm trying to be accepted into. And if you За тэгээ би ингээд тэр шигээ яг ингээд яваад тэр одоо нэг бассейнд ингээд очих гэсэн чинь намайг нэг хүн зогсоочихсон. Тэгээ надад ингэж хэлсэн чинь битгий дэшегээ очиод тэнд одоо илүү имэх замраагүй, илүү тийм одоо юу байгаа гэж хэлсэн. you act on your intuition, you're going to make me look bad within this culture that we are. За чи өөрийнхөө зөв совин дээр итгэхэд байна. Би болохоор энд одоо өөрийнхөө энд би мэдж байна. Би одоо соёлын хүрээнд би энийг мэдж байна гэж хэлсэн. You know, these social norms that we need to follow the rules of, right? So that's За тэгээд нийгэмдэр бол биднэрт нэг зүйл байдаг. Бид нар үүргийг одоо дүрмийг дагах ёстой гэсэн тийм зүйл байдаг. an example of my intuition speaking up immediately, my inner voice speaking up immediately, and then the culture around me, this is За тэгээ миний одоо дотоод дуу хоолой буюу дотоод тэр зүүн совин одоо маш их чангаар надад хэлээд байсан гэж байна. societal norms. The person that I was with who didn't care about that held me back. And in that situation, just to like clear that up, like that person was immediately helped, somebody helped them, they got out and they were safe. But that is a perfect example of how sometimes we might have. За тэгвэл одоо ингээд энэ хүн бол очиж чадаагүй ч гэсэн энэ хүн дотроосоо тэр зүүн совинг одоо би очих хэрэгтэй, би туслах хэрэгтэй гэдгийг мэдрээд байсан гэж байна. Гэхдээ энэ хүнийг одоо явуулахгүй байсан учраас гараас нь бариад явуулахгүй байсан учраас одоо тэр хүнийг одоо өөр хүн авраад уснаас гаргаад ингээд тэр хүн бол одоо сейф буюу аюулгүй байгаа.
have our inner voice speak immediately. Or maybe when you're a kid, I know a lot of times, especially as girls and as boys in junior high, we're stepping into a stage of our human, development where in our brain we want autonomy. We want to be accepted by our peers, and we're kind of like pushing out from what our family is telling us because we want to have our own autonomy, our own personality. And За бид нар одоо дунд сургуульд байхдаа маш их үнийг мэдэрдэг гэж энэ дунд сургуульд байхдаа өсвөр настандаа байхдаа бид нар аав ээж гэрийнхнээ хэлсэн үнүүдийг сонсохгүйгээр бид нар одоо өсвөр үеийнхнийхаа үе тэнгийнхнээ хүмүүсийг болон өөрийнхөө одоо хувийн нэг тийм мэдрэмж зүүн совинг айгүйх дагаж эхэлдэг. Өсвөр наснаас эхлээд бид нар улам хүчтэй энэ зүүн совинг одоо сонсож эхэлдэг тий. a part of that, especially in American culture, is wanting to be accepted. So as we want to be accepted, oftentimes we can push down our own personality, our own sense of humor, our own joy, our own, fascinations, what geeks us out about things because we want to be accepted. And another aspect of that is our own intuition. So with that said, that's another reason why sometimes we can push down our intuition. Now, why am I starting out with that? Why am I like diving deeper into that? It's mainly because in order for us to tap into our intuition, we need to be aware of what impacts our intuition. That way, when we За бид нэр тэгээ ягаад би энэ зүүн совингийн чухал одоо болгож судалсан бэ гэвэл бид нарт одоо хэд хэдэн тийм хүчин зүйлүүд байдаг. Бид нарын одоо зүүн совинд нөлөөж өгдөг тийм зүйлүүд хүчин зүйлүүд байдаг. Би түүнийг ойлгохыг бол хүссэн юм аа гэж байна. experience it, we can think, okay, wait, I'm having this experience, but I didn't say anything. Why didn't I say anything? Oh, it's because I'm fearful. Why am I fearful? And I'll dive into that self-inquiry. Another reason, the last one that I'll go into, that we might push down our intuition is out of fear. What I'm going to be talking about in this video as well is how our inner voice, which I'm using kind of synonymous with our intuition, is sometimes when we are sitting in silence, sometimes when we meditate for a lot of people. За би миний одоо хоёр шалтгаан байсан гэж нэгдүгээр нь болохоор санийх одоо би ямиг тэхүү ингэхүү гэсэн тийм эргэлзээтэй үед хоёрдугаарт нь болохоор одоо миний айдсыг би даван тулахын тулд энийг одоо судалж эхэлсэн гэж энэ зэрэг ялангуяа ингээд ганцаараа суух үед дотроос маш том одоо чанга дуу хоолой гарч ирдэг inner voice ялангуяа одоо чимээгүй сууж байгаа үед бясалгал хийж байгаа үед we can have very intrusive thoughts pop up, thoughts that spark fear, thoughts that can spark anxiety, thoughts that can take us back to painful times in our lives. And за тэгэнгүүт бид нарын одоо тэр айдсууд бид нарын тэр одоо бодлууд маань бид нарыг тэр өнгөрсөн тэр өвдөлттэй үе рүү аваачаад байдаг. Everyone's path is different. Every way to go about understanding and healing from these things are different. But this is another strong factor as to why, especially us as a culture in the United States, we constantly stay busy. We want to find something to do all the time. За тэгэнгүүт хүн болгоны идрэлийн зам өөр, хүн болгоны одоо зам өөр гэсэн ч гэсэн одоо ялангуяа энэ хүн бол одоо нэг Америкийн соёлын дагуу ярьж байна тийм. Rather than just literally sitting and listening to the wind, sitting outside and letting the sun go down and watching how the colors change. Like there's so many things along with, of course, we can be overworked. There's so many things going on, but those are the two main reasons why we might have suppressed our intuition out of. Ялангуяа Америкчууд бол маш их завгүй, маш их одоо нэг юмнаас нөгөө юмд ингэж явдаг. Энэ хүмүүсийн хувьд бол одоо энэ чимээгүй суугаад бясалгал хийгээд өөрийгөө сонсох, өөрийнхөө дотоод ухаалаг сонсох, тэгээд дотроос чангаар яриад байгаа тэр зүйлийг ойлгоно гэдэг бол одоо маш чухал зүйл учраас энэ хүн үнийг судалж эхэлсэн байна. Fear, and because of societal norms and because we were told constantly, your intuition is cool and everything, but you better consult somebody else. You better consult 5 other people. За яг энд гоё юм байлж тий. Бид нарын зүүн совин бол маш чухал зүйлийг ярьж идэг. Гэтэл бид нар би туршлахгүй шүү дээ. Би мэдэхгүй юм чи ингээд өөр нэгэн хүний зөвлөгөөг сонсч идэг. Өөр нэгэн одоо мэрэгжилтний аав ээжийн бусдын нийгмийн зөвлөгөөг бид нар өөртөөхөө зүүн совингоос илүү дээгүүр тавьж идэг. Ягаад гэвэл бид нарт айц сайдаг. Би туршлахгүй шүү дээ. Би мэдэхгүй шүү дээ. Би алдах үедээ би ингэх үедээ тэгэх үедээ гэсэн айцнаасаа болоод энэ зүүн совингоо доогуур тавиад нөгөө бусдын зөвлөгөө, бусдын юмыг дээгүүр тавьж эхэлдэг. There are people's ideas outside of yourself that are way better than yours. So don't even consider thinking of yours. So there's societal norms and there's that fear. So again, defining intuition
it's ourselves, it's our inner knowing, it's our inner seeing, it's our inner voice. За бид нарын And there are more amplified бидний- versions of this. За бид нарын дотоод зүн совин гэдэг бол бид нарын одоо дотоод дуу хоолой, дотоод өөрийгөө харж байгаа байдал, дотоод одоо энерги болон хэлбэлцлийн одоо хэл бол одоо зүн совин шүү дээ, тийм ээ. Where someone might have, like I mentioned, premonitions, predictions, clairvoyance, but it isn't until we can sit confidently and listen to our inner voice for day-to-day things, what our body is telling us, what our olfactory senses are. За тэгэнгუთ бид нар тэр ерөөсө зүн совин дээр бид нар заавал одоо өдөр болгон түүнийг ингээд одоо сонсох гээд ах шаардлагагүй бид нар дээр бидний бие махбод маань өөрөө одоо хэлэд өгнө гэж байна. Telling us, understanding where those things come from. It isn't until we can get that foundation out of the way that we can then step into, oh, let me experiment here and see, maybe I do have clairvoyance, or maybe I do have this, like maybe I do have this seeing ability. But especially as women, especially in a patriarchal society, especially in a society that has had hundreds of years of essentially brainwashing from the Catholic and Christian Church, of demonizing women standing in their power and listening to their intuition because of the patriarchal aspects of that and wanting that power control. That's why we need to kind of undo those things through shadow work and through so much more. За тэгэнгუთ зарим ингэж ярьж байна те. Зарим хүн одоо нэг одоо христийн шашин болон одоо католик шашин дээр болоод ер нь бол эмэгтэй хүмүүсийг бол зүн совин илүү сайтай байдгаа гэж энэ одоо үзэл номлол бол үздэгэ гэж байна. Okay, so with all of that said, now let's get into ways that we can actually strengthen our intuition and our intuitive abilities. Number one. За одоо би ингээд энэ олон зүйлүүд өгнээд яаж өөрийнхөө зүн совин хүчтэй болгох бэ гэдгийг ярилцъя гэж байна. Number 1, номер 1. Meditation. За эхний одоо өөрийнхөө зүн совин хамгийн хүчтэй болгох эхний зүйл бол meditation буюу бясалгал. If I could edit this, I'm trying to have this be a stream of consciousness, and I don't want to edit it too much, but if I could edit in a close up to really emphasize it, meditation has changed my life, period. It has changed my life. And the reason why is because with meditation, you're strengthening your ability to just listen to your inner voice. You're strengthening your ability to be in the present moment and be able to essentially, one of the big things that's used in meditation for anybody who might be new to it is you're strengthening your ability to understand that you have a higher level of consciousness over your thoughts. You are not your thoughts. So an example of that is when you're in the... За бид нар бол өөртөө бодол биш. Бид нар тэр бодол байгаа. Бодлоос дахиад дээгүүр юу байгаа? Давхарга байгаа. Middle of meditation. Oh, sorry. I'm seeing a plane outside that looks... You will experience thoughts flowing in and out, but you have a higher level of consciousness that tells you that says oh, I'm having a thought. So for example, you're almost looking down and you're okay, I just had that thought. You're able to identify that you have a thought. You're able to conceptualize that thought. That means that you have a higher level of consciousness from all of these different intrusive thoughts even flowing through. And by your ability and practice of observing and identifying different thoughts. За тэгэхээр бид нэр одоо бодол байгаа. Бодлоо дахиад conscious бодол гэж бас байгаа. За тэгээ энэ дэр болоод байгаа тэр бодлуудыг, ирээд байгаа бодлуудыг, явагдаад байгаа бодлуудыг бид нар одоо чимээгүй суугаад түүнийг одоо ажиглана гэдэг зүйл бол хамгийн одоо эхний зүйл байх нь ажиглана. That is how you're able to also identify and observe intuitive inner thoughts and your inner voice coming in. За тэгэнгუთ энэ бол одоо бясалгал бол бид нарын одоо толгойд байгаа тэр үе төмөн бодлуудыг ажиглах, тодорхойлох ийм бодлууд байдığım байх гэж мөн өөрийнхөө дотоод дуу хоолойг, дотоод одоо бодлуудыг бас ойлгон мэдэх ийм хамгийн ихний тэгээд зүн совин нэмэгдүүлэх арга юм байна. And so an example of that for me is that I started meditating at least twice a day for around a month at the beginning of this this health. За би ингээд нэг сар ингээд 2 удаа meditation хийсэн, бясалгал хийсэн. Crisis and a lot of things going on in the world where we started social distancing because I was okay, I need to go inward. I feel so stressed out. I feel so panicked. I need to find some level of balance, a foundation. За энэ хүн өөрөө ярьж байна те би ингээд гадаад ертөнцөөс өргөд тусгаарлаад маш их стресстэй. Тэгээ би энэ үедээ би өөрөө дотоод одоо балансыг олохын тулд
бас энэ зүйл рүү би ирж bound for me to go off of. And I'm still working on that. I'm not perfect. But in that period of time, I made these realizations. I started realizing things like I've been wanting to improve our water quality for so long. That was the thing in my head. I intuitively knew. I was like, you know what? And it was an inner thought. It was like, you need to improve your water. There are heavy metals in your water. There are so many things in your water. And that impacts you just like your nutrition does. Because I'm a nutritionist. So За энэ хүн ингэж бодсон гэж байна. Бас энэ хүнд ийм одоо intuition ирсэн гэж байна. Би өөр нь усныхаа чанарыг ууж байгаа ундны усны чанарыг сайжруулах хэрэгтэй. Ямар металл дотор нь байна гэдгийг би бүгдийг одоо маш сайн сайжруулах хэрэгтэй. Ягаад гэвэл би тийм nutrition гэдэг маань нэг тийм эрүүл хоол иддэг ийм хүн байх нэ. I had that thought, but I also had other thoughts of like, well, you can't really afford it right now. Or, your boyfriend who at the time we were new in our relationship, like, I don't want to, overimpose and all of that to say, I was able to, after these meditations, I kind of remembered these intuitive thoughts that were like, no, this is really important to you. And this is really, your body is telling you that you need more minerals. Your body is telling you. За тэгээд энэ зүйлээс одоо юуг ойлгож авсан бэ гэвэл тэр бясалгалтыг хийснээрээ миний дотоод зүм совин маань надад энэ одоо чамд хэрэгтэй, энэ минералууд чамд хэрэгтэй, чиний бие дээр чинь энэ зүйл хэрэгтэй гэдгийг чиний бие чинь чамд хэлээд байна. Чамд энэ зүйл хэрэгтэй гэдгийг энэ хүн одоо зүм совингоороо бясалгал хийж зүм совингоо улам хүчтэй болгосноор тэрийг мэдэрсэн байх нэ. And I was able to stop and realize, oh, I had this intuitive thought that was pure to who I am and what I should really push for my health, even in the long term. But I had all of these other thoughts that got in the way. And so I was able to separate that inner thought with these limiting beliefs, with these fears, with all of these things that pushed that away, that led me to just ignore it for years. Now I've been with Chris for almost 3 years. He's on board with everything. He understands. And he understands it for his own health. We have more financial abundance in different ways. Not like. За тэгээ энэ хүн хэлжинтэй тийм зүн совингоо дагснараа энэ хүн маань одоо улам одоо санхүүгийн хувьд одоо улам санхүүгийн хувьд эрх чөлөөтэй улам одоо successful буюу амжилттай ийм болсон. Тэгэхээр одоо intuition-ыг зүн совинг сайжруулдаг нэг зүйл бол бясалгал юм аа. Бясалгалаар бид нар өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсох бүрэн боломжтой. Айгуу сонирхолж ярьдаг хүн маань товчхон ярьчих. Get off your phone, especially right in the beginning of the day. That really is self-inquiry. That means that maybe throughout the day, you might have a thought, you might have an inner intuition that you might think, is that an intuition? Or maybe you have a thought, or maybe you meet somebody and you immediately have like a reaction to them, or you sense something, or it could be anything. It could be a hunch. Let's say it's a hunch. Self-inquiry is when you stop and you ask yourself, where did that hunch come from? Why am I considering that this person may be like this? Why am I having this thought or that thought? Where does that stem from? Why am I afraid of that? Where did that fear come from? When did that situation happen? Why did I silence myself back then? Allowing yourself to ask yourself questions, often through journaling, can really help to strengthen your intuition, because you're able to kind of break it down to better understand, oh, is that a hunch or is that just a thought? Is that, and for me, I have a lot of different thoughts and ideas going around in my head all the time. And if I do not write them down to conceptualize them and have them on a structured piece of paper that I know, okay, that's somewhere and I can walk away, it all falls within that realm. Being able to write it out can really help you to go back to it as well. Next up is dream journaling. So when it comes to strengthening your intuition. За одоо хоёр дахь зүйл мөн болохоор одоо мөрөөдлөө бичих ийм аргыг бас хэрэгэлсэн байх нь. More recently, I have been paying attention to my dreams. I have been journaling in the morning as soon as I wake up, even if it's just a few lines, like, oh, I was with Taylor Swift for some reason, and we were, in the ocean, and there were like two. За энэ хүн бол өглөөг заавал одоо бичдэг гэж энэ хичнээн цэнд одоо нэг жоохон үйлдвэр байсан ч гэсэн хамаагүй өглөө заавал тэмдэглэл хөдөлдөг байхan. Жишээлбэл одоо би Тейлортэй хамт уулзсан, ямар нэгэн шалтгаанаар бид уулзсан, би далаа дээр байсан гэдэг ч юм уу, иймэрхүү байдлаар мөрөөдлөө бичиж тэмдэглэдэг байх нь энэ нь зүн совинг бас нэмэгдүүлдэг байх нь. I don't know, there were two boxes. I don't know. Even if it's something like that,
writing it down is very important. And I wrote down your dreams are your subconscious's outlet to communicate. The more that you do it, the more you strengthen your brain's ability to remember the dreams. So За бид нар ингээд их олон удаа одоо бичснээрээ бид нар өөрийнхөө мөрөөдлийг өөрийнхөө даалт хомсортой буюу тархиндаа илүү одоо дахин сануулж өгөх ийм одоо бас боломжтой болно. Yeah, so basically, scientifically, right now, the general consensus, if you only want to look at like the scientific perspective of things, our subconscious is speaking through our dreams. So that means that maybe you have had some worries or fears, or maybe some excitement and different ideas that you thought about, but you kind of like stored them away unconsciously. Your subconscious is essentially speaking more freely in your dreams, and your brain is more likely to bring those things up in your dreams. And so an example of this, За бид нарын одоо даалт хомсор бол бид нарын одоо мөрөөдлийг илүү одоо илүү дэлгэрүүлж илүү одоо тодорхой ярьж өгдөг. Тэгэхээр бид нар одоо чөлөөтэй сэтгэж чөлөөтэй одоо өөрийнхөө зүн совинг мэдэрч ингэж одоо бичснээрээ бид нар одоо илүү даалт хомсраа таних даалт хомсор дээр байгаа тэр мөрөөдлийг илүү ойлгох түүний дахин тархиндаа сануулах ийм одоо боломжтой болж өгнө. Жишээлх юм бол гэж байна. Would be that you might have a reoccurring dream that's of fear. You don't know what an AI work management Done. platform is? Okay, Done. let me tell you. Here's 3 new AI powered changes to Fear or of death or of being chased. A lot of these things can come from past experiences that we've pushed out. And if you don't already За жишээлх юм бол одоо хамгийн тодорхой жишээ бол одоо өнгөрсөнд авсан трама, өнгөрсөнд авсан одоо нөгөө тэгээд таныг хин нэгэн араар тавьсан бол одоо өнгөрсөнд авсан урам хугаралт, өнгөрсөнд авсан гэдэг энэ мэдрэмжүүд маань одоо бидний одоо зүн совинг бас багасгаж бид нар нөгөө өнгөрсөнд авсан туршлага дээр үндэслээд ирээдүгөө бас нөгөө дүгнэх гээд байдаг ийм учиртай байгаа. know this, the subconscious, what a lot of psychologists describe of the conscious and the subconscious mind is that your conscious mind is the car and your subconscious mind is the driver. That it's one of the reasons why we might say, I'm going to be a millionaire and I'm going to start a business and I'm going to do this and I'm going to do that. But then we don't actually do it. Maybe out of fear, maybe out of limiting beliefs that were conditioned from our parents. All of those things are the real determining factor out of whether or not you do it. And so understanding your dreams and your subconscious mind, your subconscious voice is your collective wisdom from past experiences. So being able to decode that through our dreams and write out like, wow, I had this dream where I felt. За ингэж эндээд хэлбэл одоо нөгөө нэг бид нар subconscious mind даалт хомсор болон ил хомсор гэж үүдэг. Даалт хомсор гэдэг бол бид нарын одоо жолооч. Бид нарын ил хомсор гэдэг бол машин. Зүгээр л машин. Даалт хомсор гэдэг бол жолооч. Гэтэл бид нар маш олон одоо нөгөө нэг ингээд шин зүйлүүдийг аффирм хийж өөртөө батламж болгож хэлдэг те. Би бол миллионер, би бол тэр бомдон, би бол тэр бомдон, би бол одоо амондог, би бол ийм тийм гэж хэлдэг. Гэтэл бид нарын өнгөрсөнд авсан ямар нэгэн сөрөг бодлуудаас өнгөрсөнд авсан сөрөг туршлагатайг үндэслээд бид нар тэрийг цааш нь бодит болгож чаддаггүй. Really calm and safe, or I did this, and asking yourself that self-inquiry, what might that mean? What might my subconscious trying to be telling me? You're strengthening your ability to observe and decode. За тэгэхээр бид нар одоо өөрөөсөө яг энэ үед асуух хэрэгтэй. Би яг одоо яг яагаад би ингэж бодоод яагаад би чадахгүй гэж яагаад би одоо тэр бомтон байж болохгүй гэж тэр бомтон бол надад юу болох вэ гэж асуух хэрэгтэй. Энэ асуултуудыг бол одоо яг нэг даалт хомсрын програм үйлчлэх хичээлүүд дээр илүү яриаддаг. Тэгэхээр тийм асуултуудыг бас өөрөөсөө асуух хэрэгтэй. Би одоо тэр бомтон болно гэхэд би маань итгэхгүй байна шүү дээ. Тэгэхээр өөрөөсөө асуух хэрэгтэй. Би хэрвээ тэр бомтон болвол ямар муу юм болж болох вэ? Тэр таны хариулт бол таны блогууд гэсэн үг. Тэгэхээр блогуудаа олно. Тэгээ блогуудаа засна. Тэгээд ирэхээр нөгөө нэг итгэж чадахгүй байсан зүйл маань бодит болгож ирнэ гэсэн үг. Тэгэхээр ингэж өөрөөсөө асуулт асууснараа бид нарын одоо ажиглах чадвар нэмэгдэж ирнэ гэсэн үг. Your mind all the time. Okay, this video is going on long, so I hope you guys are still here. This is like a chilling video, man. Like, I just want to get this all out, and comment below if you're vibing with this, because this is what I care about. Okay, after that, after dream journaling, oh, I also want to mention, I'm going to be doing a whole other video on dream interpretation because you guys requested it from my previous video. So
Look out for that and comment below on specifics if you want to understand more about dream interpretation. And I'm also going to talk about like ways to aid in lucid dreaming. Okay. So the other thing that I wanted to mention when it comes to intuition is I want to refer back to my own ancestors and also just historical ancient societies and their relationship with dream interpretation, lucid dreaming, intuition, and all of that connection with their philosophy. Now, in ancient Egypt, one of their big philosophies was that if you want to be conscious in your dreams, if you want to be conscious and aware of your intuition, you need to be conscious in your waking life. So what does that mean? That means, for example, За одоо энэ хүн бас ярьж байна те миний бас одоо зүүн совингоо судлах басны шалтгаан маань миний өвөг дээдсүүдтэй холбоотой гэж байна. За тэгээ бид нар өөрсдийнхөө одоо энд сая юу хэлжсэн бэ? Одоо эртний Египтийн одоо философиг энэ хүн бас тайлбарлаж байна л да. It's because you went through the motions. You were going through something that you already know, and your brain went on autopilot. Our brain can go on autopilot all the time. It actually goes on autopilot at more and more as we get older. And that basically means like we learn things and we think, oh, I've learned everything I needed to learn about this. Let me just go through the motions. And as a result, we're not observing consciously what's happening in our life. In a lot of Egyptian philosophy, they basically say, like, how do you expect for yourself to be conscious in your dreams if you're not conscious in your waking life? Like, a great example of this is imagine you're downloaded into a video game. If you were downloaded into a video game or you enter into a VR game, you're conscious of everything. You're like, whoa, how does my skin feel? What do my hands look like? What are my surroundings? Let me listen to every single thing that is around me. Like how bright is it outside? Like imagine yourself for a moment downloaded into something like that. So they're essentially saying like working on having that higher level of consciousness is so important to paying attention to your intuitive thoughts, your inner voice speaking. За тэгээ энэ хүн ялж чинь те өөрийнхөө одоо нөгөө нэг өөрийнхөө тэр далд хумсар дээр байгаа одоо бодлууд дээр далд хумсар дээр байгаа бодлуудыг ажиглаж анзаарч өөрийгөө одоо нөгөө сэрснээр одоо нэг програмчлагдсан нэг зүйлээр л дагаад яваадах биш. Тэ одоо нөгөө нэг одоо би ингэхэл ёстой юм байна, ингэхэл ёстой юм байна гэдгээсээ ажиглах замаар тэр тойргоосоо гараад одоо жишээлбэл өөрийнхөө тэр програмчлагдсан хүн бол програмчлагдсан робот гэдэг байгаа шүү дээ. Тэр тойргоосоо observe буюу ажиглалын хүчээр гарна эхлээд ажиглана. Би ер нь яагаад ингэж байгаа юм болоо? Би ер нь яагаад ингэж тэхгүй бол яана гэж ингэж нэг awake буюу нөгөө сэрн тэр ингэж одоо ингэж тэр зүуднээсээ сэрээд ингэж өөрийгөө ажиглаад ингэж эхлэх үед бид нарын одоо бас зүүн совингоо бид нар илүү мэдэрч эхэлнэ. Нэг урт for a moment downloaded into something like that. So тэгээд бид нар өөрсдийнхөө одоо тэр хүсэж байгаа амьдралыг маш сайн төсөөлөх хэрэгтэй гэж байна. Одоо яг дотор нь байгаа юм шиг гарныхаа өнгө мөнгө одоо мэдрэх дуу хоолойг нь чихээрээ сонсоод одоо гарынхаа өнгө мөнгийг арсны өнгө мөнгийг ингэж мэдэрч хараад яг нөгөө дотор нь байгаа юм шиг зуртаар үдчихэж байгаа юм шиг биш, нэг кадр үзэж байгаа юм шиг биш, яг дотор нь та байгаагаар тэгж мэдрэх хэрэгтэй. They're essentially saying like working on having that higher level of consciousness is so important to paying attention to your intuitive thoughts, your inner voice speaking. За тэгээд өөрийнхөө дотоод таны дотоодод хэлж байгаа тэр инner дотоод бодлууд болон дотоод тэр дуу хоолойндоо анхаарлаа хандуулах нь маш чухал. Yeah. Okay. Last tip is to listen to your gut. When they say, oh, I had butterflies in my stomach, or I could feel it in. За тэгээ хамгийн сүүлийн танартай өгөх зөвлөгөө бол өөрийнхөө гидсийг одоо сонсоо гэж хэлж байна тий. Тэгээ зарим хүмүүс хэлж надад одоо миний гидсэн дотор одоо вирус ирвэхэ байна гэж бас хүмүүс хошиг хэлдэг. Those terms are literal descriptions of what now neurologically and scientifically we're finding that we have countless amount of neurons in our digestive tract. За яагаад гэвэл бид нарын одоо энэ хоол боловсруулах систем дээр тоолж чадхааргүй хэмжээний нейронууд байдаг.
Biologists and even nutritionists who study the science of our gut bacteria, our microbiome within our gut, the neurons that are within there, the production of serotonin that happens in За бидний тэр дотор байгаа тэр нөгөө гидсэн дотор бас төрөл бүрийн нөгөө бактериуд байдаг, нөгөө хоолны талаасаа ярих юм бол, хоол зүүн талаасаа ярих юм бол гэж байна. our gut. How we have more bacteria in our gut than we have cells in our body. All of these things collectively contribute to our consciousness. Our gut is За тэгээ энэ дотор байгаа энэ бактериуд тэгээд одоо энэ олон гидсэн дотор байгаа зүйлүүд маань бид нарын одоо энэ одоо нөгөө тархин дээр нөлөөлнө. actually being considered an extension of our nervous system, of our central Тэгээд nervous бид нарын system. одоо төв мэдрэлийн систем дээр бас нөлөөлж эхэлдэг. So again, it goes back to being confident in our gut feelings. And when we have that, sitting down and asking, where does that come from? What does that mean? Is that because of a memory we had, or is that because of how we're sensing things? And it goes back to having that confidence of knowing, no, my gut means something. So when you have those experiences, stand in your power and remember, no, science is studying, there are many scientific researchers studying how our gut is an extension of our central nervous system, that being our brain and our spinal cord. Like there's so much research going back to ancient. За энэ хүн ялж байна те маш олон одоо судалгаанууд бол одоо энэ бидний гидсэн дотор байгаа тэр бактериуд, гидсэн дотор байгаа тэр зүйлүүд маань бидний одоо төв мэдрэлийн системтэй холбоотой гэдгийг маш олон одоо судалгаанууд дээр судалсан байгаа гэж described as that gut feeling. So yeah, okay. With people who accept you and honor who you are authentically as yourself. People who don't question or make fun of your intuitive thoughts. A great example of this is the other day, I was sharing one of my dreams. Familiar, that could mean this. I remember that you brought up this with me. And I mean that you need to find a friend who's going to help you. За ингээд энэ хүрээд дуусгая те. За тэгээд энэ дээр миний нэмж хэлэх зүйл яг миний судалснаар бол одоо ерөнхийдөө зүүн совин гэдэг бол бид нарын одоо зүүн совин гэдэг бол одоо бид нарын одоо хоёр тодорхойл байдаг юм байлаа. Нэгдүгээрт нь болохоор бид нарын одоо энерги болон одоо хэлбэлцлийг бид нарт харуулдаг хэрэгслийг бол бид нар зүүн совин гэж бодож болох нь. Тэгэхээр зүүн совин бол бид нарын энергитэй, бид нарын хэлбэлцэлтэй холбоотой байдаг. Бид нарын хэлбэлцэл гэдэг маань бид нар зөндөө сонсч байсан бах те. Бид нарын vibration дээгүүр байх юм бол бид нар дандаа сайн юмыг одоо сайн vibrationтэй, дээгүүр vibrationтэй байх юм бол талархалтай явах юм бол бид нар одоо өөрийнхөө хүссэн амьдралыг амархан өөртөө татаж чаднаа. Бид нар дандаа high vibrationтэй явснараа бидний хүссэн болгом ингээд биелнэ гэж бид нар ярьдаг. Тэгвэл тэр high vibration болон тэр энергийг чинь одоо энергийг бид нар дээр ингэж харуулдаг байгаа тэр зүйл нь болохоор зүүн совин. За зүүн совингийн хоёр тоног тодорхойлолт нь болохоор энэ бол одоо орчлон одоо нөгөө нэг бид нарын 6 дахь мэдрэхүй бол зүүн совин юм аа. Тэгэхээр бид нарын одоо эргэн тойронд байгаа тэр энерги хэлбэлцлийг бид нар тэр одоо дамжуулж байгаа тэр гүүр бол одоо зүүн совин юм аа. Тэгэхээр энерги хэлбэлцлийг биднэрт харуулж байгаа зүйл бол гүүр юм аа. Гэтэл бид нар зүүн совингоос сонсохгүйгээр зөвхөн логикод дагснараа зарим тохиолдолд харамсах зүйлийг хийдэг, зарим тохиолдолд бид нар буруу шийдвэрийг гаргадаг. Яг үнэндээ зүүн совин бол бид нарын дотоод хамгийн хүчтэй хүч байдаг юм аа. Дотоод хүч юм аа. Зүүн совин бол одоо маш хүчтэй дотоод одоо их усүр дотоод бид нарын power юм аа. Тэгэхээр зүүн совингоо сонсох хэрэгтэй. Түүнийг сонсохын тулд бид нар одоо түрүү энэ хүнд хоёр арга хэллээ шүү дээ. Нэг нь болохоор бясалгал. Нэг нь сая юу байлаа? Тийм хоёр арга хэлсэн тий. Тэгэхээр энэ аргуудаар бид нар зүүн совингоо дээшлүүлэх хэрэгтэй. Зүүн совин бид нарыг өөртөө ихтэй урагшаалгахад хэрэгтэй. Тэгээд бас миний өмнөх уншсан номн дээр болохоор зүүн совин болохоор бид нарыг одоо илүү өөртөө ихтэй, илүү урсгалаа дагдаг болгодог. Хэрэв бид нар зүүн совиндоо итгэхгүй байх юм бол бид нар одоо ингээд одоо ямар нэг юмдаа үргэлж тэмцэлдэж, тулалдаж одоо ингэж явна. Ингэх тусам амьдрал улам одоо таны эсрэг болж эхэлнэ. Тэгэхээр нөгөө энергийн хэлбэлцэл эсэргүүцэл үүсэж эхэлнэ. Тэхийн оронд бид нар илүү одоо урсгалаа дагаад өөртөө итгээд амьдралын процесст итгээд ингээд зүүн совингоо сонсоод дотоод мэдрэх зүүн совингоо сонсоод 6 дахь мэдрэмжээ дагах үед бид нар илүү зөв мэдрэмжийг, зөв шийдвэрийг гаргана. Илүү одоо бид нар илүү одоо өөртөө ихтэйгээр
одоо явж чаднаа. Тэгэхээр бид нар энэ зөв савн бид нар мэддэхгүй байгаа зүйлээр анх ажилладаг тийм. Тэгэхээр мэддэхгүй байгаа зүйл, харагдаж байгаа зүйл, хоёр зүйл маань хоёулаа хооронд нь холбож байгаа зүйл бол зөв савн. Жишээлбэл одоо ихэнх хүмүүс үүнээс бодоод бизнес хийж чаддаггүй. Одоо жишээлбэл тодорхойгүй зүйлээс айдаг учраас бизнес хийхээс айдаг. Жишээлбэл бизнес хийх юм бол тэр сайн явах юм уу, сайн явахгүй юм уу мэдэхгүй. Сарын орлого ашиг нь хэд байхыг мэдэхгүй. Яг exactly яг тодорхой мэдэхгүй шүү дээ. Тийм учраас ихэнх хүмүүс тодорхойгүй зүйлээс айдаг учраас зүүн совингоо дагаж чадахгүйгээр нөгөө нэг одоо нөгөө сарын цалин дээр уйдаж тэнд байх дуртай байдаг. Яагаад гэвэл сарын цалин чинь тодорхой. Танд сардаа сая 500 сая төгрөг өгөх нь тодорхой. Та муу ажилласан, сайн ажилласан ч тэг гадаа бороотой байсан ч цастай байсан ч сая 500 сая төгрөг авах учраас хүмүүс юм тодорхой нөгөө гарт баригдаж нүдэнд үзэгдэх юмд дуртай байдаг учраас ийм зүйлэнд одоо зүүн совингоо дагахгүйгээр за би тэрэнд л явж ия гэд ингээ логикоо дагдаг. Логик маань зүүн совинг үгүйсгээд байдаг байхгүй наад чинь хотлаа чи тэгчүүл яах юм ингэчүүл яах юм чи дампуурчүүл яах юм тэгээ нөгөө бизнесийн орлого чинь нэг бол их байна нэг бол бага байна бас эрсдэлтэй штэ бас тийм штэ гэд маш олон айдсуудыг маш олон эргэлзээ бодлуудыг бидний налд хумсаар дээр авчирна а тэгээ бид нар яг уу тэрийг сонсоод нөгөө логикоо дагаад зүрх сэтгэлээ даахгүйгээр зүүн совингоо даахгүйгээс болоод ингээ буруу шийдвэр гаргах магадлал өндөр байдаг а тийм учраас зүүн совингоо дагаад одоо урсгалаа дагаж өгснөөр бид нар энерги бодит амьдралдаа алайн хийх буюу нэгдэж өгдөг. Ингээд нэгдэж өгөхөөрөө бид нар илүү одоо илүү сүнслэг төвшөндөө илүү хөгжиж чадах юм аа. Тэгээд өнөөдөр энэ маань сэдв маань ийм байлаа. Тэгээд өнөөдөр маш гоё юугаа ярих болон бас одоо бас Америкийн одоо энэ бас нэлээд олон үзэлттэй энэ видеог орчуулж хүргэсэн боловч маш одоо сунжиралттай ярьж байгаа болохоор би эцэст нь өөрийнхөө бас номноор уншсан дүгнэлтэд бас ингэж нэмж орууллаа. За тэгээд миний хувьд гэх юм бол би одоо өөрөө энэ одоо бас энэ номыг хоёр дахь удаага бас уншиж байгаа. Одоо бид нарын зуршил яаж бүтээх вэ гэдгийг заадаг ийм ном байгаа. За тэгээ би бас өдөр болгон юм тэмдэглэл хөтэлдэг санийхтар ярьсан те тэмдэглэл хөтлөөрөөгээд тэмдэглэлийг би бас ингэж хөтэлдэг. Одоо ингээд 7-7 хоногоор ингэж бичиж ингэж хөтэлдэг байгаа. За үүнээс гадна би нөгөө нэг манифест гэдэг хамгийн шилдэг арга болох 3 6 9 гэдэг аргын дагуу би ийм одоо дэвтрийг бас ингэж хөтэлж өөрийнхөө хүсэл мөрөөдлийг өглөө 3 удаа, өдөр 6 удаа, орой 9 удаа ингэж бичиж явдаг байгаа. Тэгээ би ер нь энд ярьж байгаа зүйлүүдийг бүгдийг өөрөө хэрэгжүүлдэг байгаа. Өөрөө хэрэгжүүлж үр дүнгээ үзсэн зүйлүүдэд ярьдаг байгаа. Харин зүүн совингийн хувьд болохоор миний хувьд бол шинэ мэдлэг, зүүн совин бол надад бол шинэ мэдлэг. Би ихэвчлэн одоо нөгөө нэг мастер нь болсон гэх юм уу би одоо нейросайенс буюу тархины судлал тэгээд тархи яаж ажилладаг вэ? Яаж одоо тархийг одоо нөгөө нэг safe mode-д, аюулгүй модод аваачих уу? Яаж дадлах ухамсараа удирдах уу гэдэг зүйлүүдийг би маш их ярьдаг. Энийг би маш их одоо сонирхдаг ийм төрлийн хүн байгаа. За тэгээд та нар маань хэрвээ тархийг дадлах ухамсараа яаж травмагаа эдгэх вэ гэдэг сэдвүүдийг сонирхож байх юм бол яг одоо доор байгаа одоо манай Facebook пэйж хуудастай холбогдоод манай ховсын эмчилгээнээс орж болно. Ховсын эмчилгээ маань одоо дадлах ухамсартай холбогдож хийдэг сэтгэл заслын хамгийн хурдан үр дүн хүргэдэг арга байгаа. Би мэдж байгаа хүмүүс маань удаан үр дүнг ерөөсө хүсдэггүй. Одоо тархийг бол бид нар програмчлаад яг ингээд ямар нэгэн сэтгэл заслын эмчилгээгүйгээр явах юм бол 3-аас 6 сар хэрэгтэй байдаг. Гэтэл хүмүүс ингээд 3 сар 6 сар нэг юмыг өдөр болгон хийгээд явна. Нэг юмыг өдөр болгон бичээд явна. Эсвэл 3 сар дисциплинтэй буюу зарчимтай явна гэдэг бол хүмүүст тэр чанга байдаг. Тийм учраас хүмүүс хурдан үр дүн хүсдэг. Ингээд алхам алхамын дагуу хурдан үр дүн хүсдэг. Энэ нь болохоор ийм хурдан өнгөийг бид нар зөвхөн ховсын эмчилгээгээр өгөх бүрэн боломжтой. Тэгэхээр ховсын эмчилгээгээр та өөрийнхөө бага наснд авсан гэмтлээ, мөнгөний блокийг, бага наснд авсан стресс, хүчээр хийлэлч байт юм уу ийм тавгүй зүйлүүдийг бүгдийг ерөөсөө ховсын эмчилгээний тусламжтайгаар арилгуулах бүрэн боломжтой. Тэгээ манай би өөр дээр академитэй манай академи маань Орос ховсчтойгоор нөгөө зүүн совингийн зүүн бэлгийн одоо тий хамгийн сайн хүмүүс болох Орос ховсчтойгоор бид нар ховсын эмчилгээг одоо үзүүлдэг байгаа. Тийм учраас та нар маань энэ талаар ховсын эмчилгээнд цаг аваад орохыг хүсэх юм бол өөрийнхөө дадлах ухамсартайгаа маш хурдан хугацаанд холбогдож үр дүнд хурдан хүрэхийг хүсэх юм бол манай ганцаарчилсан ховсын эмчилгээг өөртөө авч болно. Мөн манай трама эдгэх сургалт гадаад багштай трама эдгэх сургалт мөн над дээр одоо бас ганцаарчилж яваад яг өөрөө надаар ингэж удирдуулж яваад ингэж одоо нөгөө нэг
хувийн ингээд нэм өдөрдүүлж коуч болгож явж одоо явахыг хүсэх юм бол бас доогоор байгаа пэйжтэй холбогдоод надтай холбогдох бүрэн боломжтой юм шүү. Ингээд дараа 7 хоногийнхаа видеогоор эргээд уулзлаа. Төхөөр баяртай. Тийм тэгээд энэ хүү одоо бичлэгийг бас сабскрайб дарж нэгдээрээ тэгээд дараагийн удаа ямар сэдв сонирхолтой байх вэ? Ямар сэдв илүү сонирхож байна? Тэгээ энэ видеоноос юу үзв гэдгийг бас одоо доор коммент хэсгээр хуваалцах юм бол би танартай маш их баярлах болно. Тэгээд хамтдаа өсөе, хамтдаа хөгжие. Энэ бол одоо зөвхөн миний хин нэг надад даалгавар өгөөгүй, зөвхөн миний сонирхлынхаа дагуу хоббигоороо хийдэг, хоббигоороо судалдаг ийм одоо сэдв юм шүү. Тэгээд дараагийнхаа видеогоор эргээд уулзлаа. Түр баяртай.